Өнгөрөх 7 хоногт Монголын мэдээ агентлаг хурдмаар унаач хүүхдүүд харамсалтайгаар амнаас эрүүл мэндийн алдах явдал их байгаа талаар сурвалжлага бэлтгэн хүргэж байсан. Тэгвэл өнөөдөр бага насны хүүхдээр хурдмаар унуулан 6 цэнгэлийн золиос болгож хүүхдийн эрхэнд халдаж байгаа энэ асуудлаар Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс мэдээлэл хийлээ. Хүүхдийн эрхийг зөрчиж байгаа энэ үйлдэлээ зогсоох, цаашид хурдмаар унаач хүүхэд гэмтэж бэртэл холбогдох этгээдэд хатуу хариуцлага тооцдог хуультай болох шаардлагатай байгааг хүний эрхийн үндэсний комиссаас мэдээллээ. За сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан хэтэрхий 6 цэнгэл бизнесийн хэлбэртэй хүүхдийн эрх аюулгүй байдлыг үл тоосон шинж чанартай болж хуурснаас үүдэн хүүхдүүд бэртэж гэмтэх улмаар амнасаа алдах явдал ихсэж байгааг хүний эрхийн үндэсний комисс мэдээллээ. За зөвхөн 2013 он гарсаар хурдан морь унаач нэг хүүхэд нас барж 10 хүүхэд мориноосоо унаж тарих толгой нугас нуруунда хүнд гэмтэл авч эмчлүүлж байгаа мэдээ байна. Энэ бол ердөө 6 удаагийн уралдааны үр дүн юм. Гэтэл жил бүр дунджаар 150 орчим уралдаан болдог байна. За дээрх уралдаануудад оролцож байгаа олон мянган хүүхдийн амнаас эрүүл мэндийг хамгаалах хууль журам үндсэндээ алга байгааг онцоллоо. Монголд өнөөдөр 5-600 орчим хууль үйлчилж байгаа. Тэрний одоо яг энэ морин уралдаантай холбоотой ганцхан хууль байна шүү дээ. Үндэсний баяр наадмын тухай хууль. Тэрүүн дээр ганцхан заалт байгаа. Энэ ганцхан заалт нь өөрөө хүүхдтэй холбоотой, энэ унаач хүүхдүүдтэй холбоотой. Гэтэл бусад хууль тогтоомжид өнөөдөр морь унж агаад хүүхэд одоо эрүүл мэндээр хохирсон тохиолдолд хариуцлага хүлээх тухай нэгц заалт байгаа. За хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг амь насыг хамгаалах хууль байхгүй байгаа нь хүүхдийн эрхийг зөрчих хамгийн гол шалтгаан болж байгааг тэрээр мөн хэлж байлаа. За хууль байхгүйгээс гадна хүүхдийн хувцас хамгаалалт, гутал, имэйл, за бүр морины хазаартны хүртэл стандарт тогтоож өгсөн ч дагаж мөрдөх нь ховор гэдгийг албаны хүн хэлж байгаа юм а. Тэр байтугай засгийн газраас зөвшөөрөл аваагүй хууль бус уралдаан зохион байгуулах явдал ихсжээ. За хүүхэд томчуудын зугаа гаргах хэрэгсэл биш гэдгийг хүний эрхийн комиссоос анхааруулж байна. Ерөөсөө хуулийн дээр бол бид нар өөрчлөлт оруулах гэсэн, нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн санал өгнө. Яагаад тэгэхээр товчхондоо хэлэх юм бол хүүхдийн эрүүл мэнд бид түрүүлсэн эрүүл мэнд амь насны эрсдлээс хамгаалсан бүх зохицуултыг хийж өгнө. Нэг, хоёрдугаарт нь болохоор хариуцлага механизм дээр л бид нар ярина. За нэгдсэн үндэсний байгууллагаас хурдан морины уралдааныг бага насны хүүхдийн төвчшгүй хөдөлмөр хэмээн шүүмжилдэг байна. Гэтэл хүүхдийн эрхийг хамгаална гэж олон улсын гэрээ конвенцэд нэгдсэн манай улс энэ асуудлыг анхаарахгүй олон жил их үдлээ. За тиймээс хүний эрхийн комиссоос нэгдсэн үндэсний байгууллагад танилцуулж улсын их хурлд хурдан морины унаач хүүхдийн амнаас эрхийн асуудлыг оруулж хууль батлуулах. За одоо зохиогдох бүх уралдаанууд дээр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсхийг хянах зэрэгээр шатараалсан арга хэмжээ авахар болсон байна.